За тэгээд 2 дугаарынх нэмээд тааралд уншлаад үгээр дуслаа. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. За ингээд бүгдээрээ 3 дугаар руу орцгоё. За 3 дугаарыг сонгосон хүмүүс мэн таараад уншлаа. Тавтай морил эхлээд бид нар бүгдээрээ сахиусуудын зөвлөгөө болоод 7 дугаар сар таны эрүүл мэнд ерөнхий төлөв ямар хөө байх вэ гэдгийг харцгаая. За төр зургийн өөртөө үүссэн зөрчилдөөн. The temporary pause for reflection and inside them. За өөр чин хувьд бол одоо өөр чин үүсээд байгаа дотоод зөрчилдөөн ч юм бол ердөөсөө төр зурийнхаа гэж хэлж байна. An awakening where you see things in whole new light. Ерөөдөө энэ зөрчилдөөн чинь awakening where you see things in whole new light. Одоо энэ зөрчилдөөн дотоод зөрчилдөөн чинь чамайг илүү сэрээж өгч илүү шин зүйлийг where you see things in whole new light. Чи илүү амьдралыг ч юм уу өөр амьдралыг яв нэг байдлаар илүү гэрэл гэгээтэй өөр талаас нь хардаг болно гэж нэлээд дотоод зөрчилдөөн байж болно. Гэхдээ энэ төр зөрчилдөөн чинь чиний дотоод хүнийг сэрээгээд амьдралыг нөгөө өнцгөөс нь хардаг, илүү өөр өнцгөөс нь хардаг болно гэсэн үг. Өөрхөн одоо uniqueness бий одоо онцгой байдал дээр embrace your own uniqueness. Charitable action. За ерөөдөө тэгж л байна л да. 7 дугаар сард бол ийм байна. За ингээл одоо махчилж орчуулна гэж ойлгоч. 7 дугаар сард бол ерөөдөө бол та нар бол өөртөө зөрчилтэй бол өөрийгөө ойлгохгүй байсан хүмүүс маань бол тэ илүү их одоо шинэ сэрэлтэнд орно. Шинэ одоо awakening буюу шинээр төрөн сэрэн гэсэн үг л тэгээд ертөнцийг аливаа зүйлийг харах өнцг нь өөрчлөгднө гэсэн. Тийм болохоор өөрийнхөө бас онцгой чадварт итгэж найдаарэ гэж хэлж байна. Charitable action. Би нэг одоо яг ойлгоод байгаа мөртлөө ингээд энэ зарим нэг ганц хоёрыг нь монголоор хэлэх гэхээр ингээд гацалтын байдалд орчоод байна. Заримдаа ингээд англиар нь ойлгоод байдаг мөртлөө монголоор нь ингээд хэлж чадахгүй болчиход байдаг юм аа. Хөлцөл учи. Гэхдээ яг нь ерөөдөө бол ойлгож байгаа. Энэ ял хүзрөөр бол таратор бол hangman буюу hangman-ыг харуулж байгаа. Тэгээд ингээ харахад бол дотоод зөрчилдөөн байна. Гэхдээ чинь шинээс ирж байна. Чинь бүх зүйлээтэй илүү гэрэлтэй талаас нөгөө өнцгөр хардаг болох юм байна. Болоорой гэж бас сахиусууд нь зөвлөж байна. Таны эрүүл мэндийн хувьд гэвэл 7 дугаар сартаа бол ер нь эрүүл мэндээр анхаарах шаардлагатай. Жишээ нь хитрхи чингээ илүүдэлтэй байвал турах ч юм уу турах бүтээгдэхүүн хэрэглэх эрүүлэх болох юу ч байдаг. Тэрэн дээр анхаар тодорхой хэмжээгээр нэг эрүүл мэндийн асуудалтай бол эмнэлэг домлогоор эмчид үзүүлэх хэрэгтэй. За нэг амар өвдөж хавдаагүй байна. Би зүгээр гэд хинэггүй яваад ээж болохгүй. Яа тэгэхээр ингээд яваад тах юм бол өвдөж магадгүй, хурцтаж магадгүй. Болохоор эрүүл мэндэд ерөөсөө анхаар хайнга байж болохгүй шүү гэж байна. За эрүүл мэндэд хайнга хандахгүй өөртөө арчаатай ингээд анхаарал явуул 7 дугаар сард бол амар өвдөж хавдаа завууд байх зүйл байхгүй. Гэхдээ хэрв тоохгүй яваад байх юм бол мэдээж ямар ч өвчин хүндэрдэг, сэтэрдэг гэдгийг ойлгоорой. Тэгэхээр ерөөдөө айхтар аюул занал өвчин бол 7 дугаар сард бол харагдахгүй байна. Гэхдээ анхаарах зүйлсүүд байна. Эрүүл мэндээс жингээ илүүдэлж байдаг юм уу те зүрх судасны өвчин үү байдаг. Тэн дээрээ ерөөхдөө анхаараарай, хичээгээрэй гэж сахиусууд минь сануулж байна шүү. Тэгэхээр тодорхой хэмжээ та нар бас тийм ч 100% цоо эрүүл бас гэсэн үг биш байгаа байхгүй юу? Тийм байна. За тэгвэл 7 дугаар сард 3 дугаараас сонгосон хүмүүс юм синглчүүд юм байна. Хайр дурлалыг харцгаая.
Ой. Яаж вэ? За одоо хэдэн секунд өгөөрэй би төвлөрөө тий. За хэсэг хугацаанд сингл байсан хүмүүс маань одоо бүр нэг илэрсэн баларсан гэдэг юм. Зэ юу ч хэлэх юм нэлээд удаан хугацааны өмнө салсан хуучин найз залуучин нөхөр чинь хуучин эхнэр чинь найз охин чинь 7 дугаар сард амьдрал чинь гарч ирнэ. За хүн хүнээсээ шалтгаалan зарим нэгний хувьд бол сингл болоод 4 5 сар болж исэн бол зарим бол тэрнээс илүү удаан хугацаатай тэгээ ганц бие явсан байж болно. Хүн хүнийхэн байгаа байдлаас нь шалтгаална л цаг хугацааны хувьд бол тэгэхээр нэг зүйл нь тодорхой гэсэн. X чинь буцаж амьдрал чинь гарч ирснээр чи баяр баясгалантай байх на гэсэн. Эцэст наваа ингээд бүр орцсон болоо тий бүр орхицсан болоо би ганц би байх бол байсан юм биш үү ганц би удаа явах байсан юм биш үү гэж бодож байтал гинтэл амьдрал чинь гарч ирээд уулзээ байрыг би чамайг сансан гэж хэлээл амьдрал чинь 7 дугаар сард гараад тхэн чи үүнийг сонсоод бол юу нэлээд баяр баясгалантай тий чиний хувьд бол бүр гайхамшигтай гайхалтай мэдрэмжийг аав гэсэн. Ингээд битгой бүр дууссан гэж бодож байсан юм чинь энэ хүн миний амьдрал гинтл гараад ирлээ. Надаас уучлахгүйгээд юу болчихё би амар аз жаргалтай байна гэсэн гайхалтай мэдрэмжийг авах нь чамаас те уучлахгүйгаа ч юм уу. За уучлахгүй юм аа гэхэд гуйдаггүй маа гэхэд би чамайг сандсан барьсан хоёлаа уулзаж болох уу те юу ч хэлж болно. Энэ бүхэн чанд маш их аз жаргалыг авчирна гэсэн. Тэгээд тэгээд юу ихэнхийнх нь хувьд бол X-тайгаа нийлэх магадлал өндөр байна. Ялангуяа X нь илүү гэр бүлийн хүмүүс байсан бол салсан нөхөр, салсан эхнэр байсан бол тэ буцаж хосын харилцаатай эвлэрэх буцаж нэг гэр бүл болох тэ тиймэрхүү эерэг өөрчлөлтүүд 7 дугаар сард гарч ирэхтэй. Гэхдээ чи мэдээж нэг хэсэгтэй болтой хостой итгэхгүй илүү юу болоод энд миний амьдрал гээд гараад ирв. Яг ямар учиртай бол дахиад хэсэг гарч ирээл 100 гарах чаа ч юм уу уйтайгаа гарах чаа намайг орхиод явчих юм биш үсттэй. Би ерөнхийдөө сонор сэрэмжтэй бай ингээд санаатай байтэй бэлтгэлтэй бай гэсэн үүднээс хандхан за энэ ч бас мэдээж зөв хэрэг хэрэгтэй энэ хүний буруутгахыг гарахгүй за тийм байна. За ерөнхийдөө нэг тийм X найз залуу малуу хэнийг ч хүлээгээгүй удаан хугацаанд сингл явсан хүмүүсийн маань хувьд бол 7 дугаар сард бол ерөөхдөө соулмейттайгаа уулзах маш их боломж байна. Чиний ирээдүйн нөхөр болох, ирээдүйн эхнэр болох тэг хүнтэйгээ уулзрахны 7 дугаар сард ер нь бол маш их магадлал байна. Хоёр талтай. Нэг бол тийм учир нь эсвэл хуучин анд найз тэг зүгээр л найз байсан хүнтэйгээ гинтэл одоо найзын харилцаанаас лимитээс даавна гэсэн үг тийм. Зүгээр та хоёр ихлээр найзын харилцаатай нэг ангийн ч юм уу нэг албан байгууллагын найзууд байсан бол 7 дугаар сарда илүү эр эмийн харилцаанд орох юм илүү дотн харилцаанд романтик байдлын төвшинлөө шилжинэ. За зарим нэгний хувьд бол хуучин нөхөр эхнэр нь эргэн ирж эвлэрэх бол зарим нэгний хувьд бол зүгээр найзаа гэж бодож байсан хүнтэйгээ ч юм эсвэл эхний антайгаа романтик харилцаа үүсгэх нь байна. За тэгэхээр 3 дугаарынхаа маань хувьд бол 7 дугаар сард иймэрхүү харагдаж байна. За эсвэл зүгээр хэнийг ч хүлээгүй хүмүүс минь төрүүлсэнтэй найзтайгаа романтик харилцаанд орох нь байна. Уг бол зүгээр ерөөхдөө нэг 7 дугаар сард бол халуухан болцоонууд бол үргэлжлэх нь байна. 3 төрлөөр ярьлаа. Халуухан болцоо, сэтгэл доглуулсан романтик болцоо шөнүүд бол 7 дугаар сард синглчүүд мэн тохиох нэ. За эдгээр зүйлүүдийг бол би 3 дугаараас болгоолж хараад байна. Гэхдээ мэдээж бас хашир байх нь зөв л доо. Гэхдээ хэсэг нэг хугацаатай ч юм уу тий одоо синглчүүд мэн удаан хугацаанд сингл байгаад ингээ хаширлаад байдаг байсан бол үснийхэн боолтод тайлаад үсээ задгаа тавил зүгээр л амьдралынхын урсгалаар өнөөдрөөр амьдраад байгаа аз жаргалаа мэдрээд яваасаа гэж би хүсэж байна. За юм байна 3 дугаар их юм байна.
За 3 дугаарыг сонгосон хүмүүс юм байна. Хосын харилцаатай хүмүүс юм байна. 7 дугаар сарын хайр дурлалын ерөнхий төлөв ямар хөө байх вэ? За би нэг арай өөрөөр үзээд хийдэ. Ой, юу болж байна? Яаж вэ? Жохон сүрэг хүзрүүд гарч ирээд байгаа чинь. За одоо хэлхээс өөр аргагүй дээ тэгээд. За эмзэг хүмүүс мань ойлгоороо бас тэгээд ерөнхий уншлах шүү авах гэхийн ухаанаар хандаарэ. Зарим хүмүүст нь таарна, бас заримд нь дөхөж очно гэдээ янз байгаа шүү. Хосын харилцаатай хүмүүс мань хосоо чамайг араар тавьж хуурм ихснийг мэдээд салах уу төвчээд үлдэх үү гэдэг дээр нэлээд шийдвэрлэх алхам хийж чадахгүй толгой гашилсан стресстэй зүйлүүд болох нэ чамд мэдээж шудраг бус санагдана. Чиний итгэж найдаж байсан нөхөр чинь эсвэл эхнэр чинь чамайг араар тавьсныг олж мэдээд чи хүүхдүүдтэй хүмүүс мань бүр хэцүү байна л да. Гэр бүлийн хүмүүс мань салаад явчих энэ хүн надад шудраг бус хандсан намайг гомдос гэж бодохоор үр хүүхдүүдэд бодохоор бас хүүхдүүдэд өмчрүүлэхийг хүсэхгүй болохоор яах учраа болохгүй л дээ. Салах уу нийлэх үү гэд нэлээд адармаатай явах байна. Тэгээд за ингээд шүүх цагдаагаар явж ингээд гэрэлтэй цоцлуулъя гэж зарим нь шийдвэр гарган зарим нь бол ингээд хүүхдүүдэд бодоод тэсэх үү эсвэл энэ хүний бүр амьдралаасаа хөөн зайлуулах уу гэд ер нь бол 3 дугаар сонгосон хүмүүс юм байна. Хөвд бол хосын харилцаан дээр нэлээд чанга хатуухан асуудлууд гарч ирнэ. Тэгсэн хэдий ч одоо ялангуяа өөр хүүхдүүдтэй гэр бүлийн мэн хүмүүсүүд бол нөхрөө уучлж өршөөгөөд эхнэрээ ч юм уучлаад хүүхдүүдэд бодсон ч тэр дахин шинэ боломж 7 дугаар сард олгох нэ адармаатай шинэ боломж байна, шинэ эхлэл байна. 7 дугаар сард ямар ч лсэн арайч салчихгүй нэлээд баг салах дээрээ туулж очоод ингээл зуураад бариад авах нь. Ер нь бол араар тавьсан хуурм ихэлснээс болж энэ салалт үүсгэнэ. Гэхдээ хэлсэндээ салахгүй яаж иж байгаа л за шудраг бус чам цанагцсан ч тэр хүндээ боломж өгнө. Яагаад бол чи тэр хүндээ хайртай хэтэрхий хайртай болохоор алдааг нь уучлаад хоёр дахь боломжийг өгөхөөр харагдаж байна. За тийм байна. Хөө ширүүхэн байх шүү нэлээ ширүүхэн байна. Бас час хийсэн бууч шүү. Заримдаа ч ингээд сошиалаар ингээд иймэрхүү хатуу үгнүүдийг хэлэхээр бас хаяа одоо зүрх өвхөд идэг болчихжээ. Нөгөө эмзэг хүмүүс үздэг болохоор бас одоо өмнө ч бол бас тустаас аюу хилдэг байж одоо бас жоохон зөөлрөөд жоохон шалчих маягтай болоод идэг юм байна. Бас зарим хүмүүс эвгүйх эмзэг үедээ үздэг болохоор бас нэг учир начиртай илүү яарэ гэж бодоод зөөлөрдсөн гэж бургаа бодоод байгаа л та. За 3 дугаарх маань одоогийн байдлаар ажил төрөлхгүй байгаа хүмүүс маань ажилтаа болох нь мөнгө санхүү дээшлэх нь харцгаая. За ерөөхдөө нэлээд их мөнгө санхүүгийн асуудалтай л 7 дугаар сар бас үргэлжлээд явах нэ. 7 дугаар сарын ихэнх өдрүүдэд ч юм уу. Ойр дотны чи хүн ч юм уу чамд ажил төрөлд орох эсвэл мөнгө санхугаа сайжруулахад тусалцаа үзүүлэхээр харагдаж байна. Эсвэл одоо гэрийнхэн ч юм уу те за ийм юм хийгээд үзвэл найз чинь чи надтай хамтраад ажиллаад үзчих гэдэг юм уу. Иймэрхүү санал бас тавьж
магадгүй маа. Ер нь бол таньдаг дотны хүмүүс даа. Бас ямар нэг бизнес эрхлэх, мөнгө төгрөг олох тал дээр санаа оноо хуваалцах, чиг хандлага харагдаж байна. Гэсэн ч яг ямар ажил хийх, юу хийх, ажилд орох үг нь тодорхойгүй. Чи яг чиглэлээ ойлгохгүй байна л да. Ажилгүй явцсан, утсан дээрс нь юу хийх вэ, яаж хөдлөх үү гэдгээ шийдэж чадахгүй. 7 дугаар сард бас л нэг юм зогсон байдалтай л байгаад байх нэ. Тэгтээ яг бити бууж өгөрөө тууштай байвал бас тэ өөрийнхөө одоогийн байгаа проблемуудаа сайжруулах боломж бол чамд гарч ирнэ. За тэгээд хэдэн сарын турш ч юм уу ажилгүй хэсэг ажил төрөлгүй байсан хүмүүс маань нэг сарын дундуур энэ сүүлээр нэг тодорхой хэмжээгээр гайгүй ажил төрөл олоод чинь мөнгө санхугаа сайжруулна. Гэхдээ миний хараад байгаа ихэвчлэн за нэг 50% ч юм уу те зарим хүмүүс нэг дуурай сонгосон хүмүүс нь хостоогоо, нөхөртөөгөө, их нартайгаа, найз залуутайгаа ч юм уу хамтарч бизнес хийх ч юм уу ажил төрөл эхлүүлэх шийдвэрт хөөрнэ. За энэ ч бас тодорхой хэмжээгээр ах шиг орлого авчирна. За хостоогоо, нөхөрлөхгүй ч юм уу сингл хүмүүс бас байж болно шүү дээ. Мөнгө төгрөг ажилт төрлийн асуудалтай байгаа бол дотны хүн чинь чам тусламжийн гараа сунх ч юм уу яаж хийж байгаа нэг санхүүгийн байдлаа дээшлүүлэх ажил төрлийг бол олохын хувьд бол олноо. За тэгтээ нэг ийм биш үү. Юу хэмдэ 7 дугаар сард гэсэн ч сүүлээр байж 7 дугаар сарын сүүлээр ч юм уу да нэг ийм өөрхөн проблемуудаа шийдээд явчих нь байна. Гол нь өөртөө ихтэй бай, уршаа тэмүүлээрээ төвчээртэй байгаарай. Ерөөхдөө тэгээд 7 дугаар сарын сүүлээр ч юм уу те ингээд ажилтаа болон санхүүгийн асуудлуудаа шийдээд явчих нэ. За юм байна. За 3 дугаарх минь одоогийн байдлаар 7 дугаар сард ажил төрөлтэй хүмүүсийн маань ажил карьер мөнгө санхүү ямар хөө байх вэ гэдгийг харъя. Байцаараа 3 дугаард би зөвлөгөө өгөхөө мартчихж. 3 дугаар дээр түрүүн ажил төрөлгүй байгаа хүмүүстээрээ зөвлөгөө карт татхаа мартсан байна. Бодлын хүч. Өөрийнхөө авьяасыг ашигла маш их анализ хийж логиктой хандаарай. Ерөөхдөө тэгээд ер нь нэлээд бодлоготой бодоорой. Юу шээ бодлоготой байгаарай л гэж хэлдэг. Ерөөхдөө тархилгаа маш сайн ажиллавал авьяас ашигла анализ хийх логиктой бай. Тэгээ өөрийнхөө бодлыг удирдаа гэж зөвлөж байна шүү. Яг энийг мартах гэж байна. За одоо ажил төрөлтэй хүмүүс минь мөнгө санхүү ажил карьер ямар ухаа гэдгийг харцгаая. За ингэж үзэхгүй яа. Окей.
Одоогийн байдлаар 3 дугаар сонсон хүмүүсээ тогтсон ажилд төрөлтэй байгаа хүмүүст баяр хүргэе. Цалингаа нэмэгдүүлэх ч юм уу, тодорхой хэмжээгээр мөнгө санхугаа дээшүүлэх боломжтой 7 дугаар сард гарч ин зарим нэгэн хүмүүсийн хувьд удаан хугацааны хувьд төлөвлөж байсан төсөл, бизнес гэрээ хэлэлцээр юу гэдэнтэй тэр нь бол амжилт авчрах нэ гэсэн. Нэлээд их амжилт авчирна. Гол нь чи энийг нэлээд удаан хүлээсэн төлөвлөсөн, хичээж ажилласан. Чамд баяр хүргэе. Чиний хүсэл чинь биелэх нь ажлын үр шим нэлээд амжилт өндөр байх нь гэсэн. Гайхалтай амжилтанд 7 дугаар сард хүрнэ. Мөнгө санхүү илүү өмнөх саруудыгаа бодвол нэмэгдэнэ. Орлого байна, ажил байна. Ер нь бол нэлээд азтай байна. За тэгээд бас чамааг амжилтанд хүрэх амжилтанд хүрэх азтай байлгах чинь найз нөхөд гэр бүлийн чинь сэтгэл санаа бас сэтгэл санааны болон мөнгө санхүү гэж байж магадгүй дэмжлэгээс бас 7 дугаар сард хамаарна гэсэн. Чи ганцаараа энэ бүгдийг ард гараагүй. Гарахгүй нэ чи ганцаараа биш. Энэ амжилтанд хүрэхэд бол нөлөөлөх хүчин зүйлүүд нь юу вэ гэхээр гэр бүлч юм уу? Дотны найз нөхөд чинь бас тусалж дэмжсэний бол мас гэсэн. Заавал ч мөнгө санхүү байх алавгүй одоо чиний юм амжилт ялалт байгуулахад 7 дугаар сард ядч нөө чамайг сэтгэлээр дэмждэг, урмаар хайрладаг байж болно те. Ээж чинь ч юм уу, аав чинь ч юм уу, найз чинь ч юм уу, чи чаднаа, чи бүгдийн ард гарч чадна гэж бас сэтгэл санаагаар маш их өндөр өргөх те. Бас энэ бас ач холбогдол нь нэлээд нөлөөлнө гэсэн үг. Ер нь бол тэгээд хараад хахад бол гайгүй сайн мэдээ дуултан 7 дугаар сард бол мөнгө санхүү болон ажил карьерийн хувьд бол алга муулах зүйл алга. Эсвэл өөлөх өөгүй гэж хэлээд гайхалтай байхаар харагдчихэв. Азтай байна, амжилттай мөнгө санхүү дээшлүүлэх нь ажил төрлийн хувьд бол зүгээр бум. За тэгж хэлээ да. Тэгэхээр баяр хүргэе 3 дугаарыг сонсон хүмүүс маань. За өгөх зөвлөхөө Oracle карт юу вэ? Чачин биш. Чиглэл. Өөрхөн амьдралын замаас битгий гажаараа attract mentor if discipline where you want to be. Хүсэж байгаа газар руугаа яваарэ. Одоо чиглэлээ тодорхойл гэж хэлээд байл л да. За тэгээд энэ дээр хараад хахад бол ерөөдөө бас юу байгаа даа. Нэг чиглэл тодорхойл гэж хэлээд за энэ дээр бол хэлж байна. Гэтэ надад бол нэг баацрын хамааралгүй гарч ирээд байгаа юм. За азтай байна, тусалцаа дэмжлэг аавна, мөнгө санхугаа сайжруулна, удаан хугацааны хүсэж байсан зүйлүүд амжилтууд бол бэлэн. За гэтэ яг ерөөдөө бол do not deviate from your path, attract mentor necessary if necessary. За plan where you want to be. За өөрхөн хаана байхыг хүссэн тал дээр юу чи хаана байхыг хүсэж байна, юу хийхийг хүсэж байна. Тэр талаа тэр зүйл дээрээ сайн төлөвлөөрэй гэж хүсэж байна. За ингээд өнөөдрийн 7 сарын ерхий төлөв байдлын мэрийг маань өвгөр өндөрлөж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа.